За сайн байцгаана өөр хүмүүдэд үзэгчтэй сонирхолтой эрүүгийн эрх зүй подкастын 2 дугаар дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаарыг бол хууч өмгөөлөгч Гүнчиш миний бие хөтөлж хууч өмгөөлөгч Гамбол Догшоосаа тодорхой зүйлүүдийн талаар асуухаар Гамбол Догшийнхаа ажлын албан өрөөнд хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу өгш орой минь дүргийн. Сайн байна уу? Орой минь дүргийа. За сонирхолтой эрүүгийн эрх зүйг хилээд байгаа. Эрүүгийн эрх зүй гэдэг тухай бид нар ярихын тулд гэмт хэрэг гэдэг ойлголтыг зайлшгүй ярих шаардлагатай болно. Тэгэхээр өнөөдөр гэмт хэрэг гэж юу юм бэ? Зөрчлөөсөө юугаараа ялгаатай байдгийг, гэмт хэргийн тухай ер нь яг юу гэж гэмт хэрэг гэж ойлгоод байгаа юм бэ гэдгийг ярилцмаар санагдаж байна. Тэгэхээр эрүүгийн хуулийн 21-р зүйл дээр энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд хор аюултай үйлдэл сүлдэхүү гэмт хэрэг гэж тооцсноо гэдэг ийм тодорхойлт өгдөг. Энийг нэг дэлгэрэнгүй ойлголтыг өгөөч өгшөө. За тэгээ. Эрүүгийн эрх зүйн онолт бол гэмт хэрэг гэдэг ойлголтод амин сүнс болсон ойлголт. Эрүүгийн хуульд эрүүгээр төлөвлөхөд заасан нийгэмд аюултай үйлдэл сүлдэхүү ер нь бол гэмт хэрэг гэж агуулгаар нь ойлгодог. Ер нь бол crime гэдэг ойлголт нөгөө Оросын эрүүгийн эрх зүйгээр дамжаад ороод ирэхдээ преступление гэсэн байдлаар орчуулагдаад энэ бид бол гэмт хэрэг зөрчил гэдэг хоёр агуулгыг нэгтгэгээгүй зөвхөн гэмт хэрэг гэдэг ойлголтоор нь нийгэмд аюултай үйлдэлийг авч үзээд за нийгмийн аюулын шинж чанар нь арай бага байгаа ойлголтын болохоор зөрчил гэсэн ухтгунаар авч үзээд одоо зөрчлийн тухай хуулиар зохицуулалтаа явж байгаа ийм зүйл байна. За нэгд энэ ойлголтыг ярьж байгаа учраас кейстэй ярих гэж бодож байна. За тэгээ. За тухайлах юм бол одоо за бид нар одоо автогаалгын газар очиж машин өгдгөө. Тэгдэг. За тэгээ нэг удаа машина нэг хүн өгч. Тэгсэн нэлээ их очртой байж. Дээр нэлээ орой болсон болохоор машина орхио явжээ. За төлөхөд за өглөө ирээд авъя гэд. За өглөө ирээд машина авах гэсэн чинь машин өгдөг. Гэхдээ юу болов яав гэд асуусан чинь тэнд ажиллаж байсан нэг машин угаадаг хүүхэд тухайн тэр үйлчлэгчийн машиныг шүн аваад гарсан байна. Тэгээ найзууд нь дуудаад ахлаар нь унаад шөнөнгөө дахиад явж өглөө хүн ирэхэд нь машин байдгүй. Тэгээд хоорондоо тэр чи мэдээж үл ойлголцол үүссэн шүү дээ. Тэгээд цагдаад хэлээд тэгээд тухайн машиныг бол олж авсан байна. Энэ тохиолдолд энэ үйлдэлийг одоо зөрчилд гэж үзэх үү? Нэг бол гэмт хэрэг гэж үзэх үү? Та юу нэг үү? Яг уу эрүүгийн хууль дээр тээвэр хэрэгсэл авч цугтах гэж нэг гэмт хэрэг бий. Тэрүүгээр зүйлчлэн гэх юм болов эсвэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж бас нэг гоё зүйл заал тий. Тэрийг альгүйр нь яах юм бол сайн мэдгүй л хэлж мэдгүй л байна. Тийм үү. Тэгэхээр ийм хүн өөрсдөө шинж чанартай агуулгууд гарч ирдэг. Одоогийн дагаж мөрдөж байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйл зааснаар бол автоэрийн эрсдэл зөвшөөрлөгөө авч явж байгаа саяны үйлдэлийг бол гэмт хэрэг гэж тооцож байгаа. Харин магадгүй нөгөө нэг угаалгын газар машин өгсөн байна шүү дээ. Тэр үед магадгүй хин нэгэн машиныг нь шунхаа сэтэлтэйгээр авч явж байгаа үйлдэл байх юм бол булааж байгаа юм уу, дээрэмж байгаа юм уу, сахилж байгаа юм уу, тухайн үйлдэлээр явдаг. Шийдэгдэж явдаг. Ийм учиртай ойлголт байгаа маа. Энэ би нэг зүйлийг бүр их тодруулж асууя гэж бодоод байна. Нийгэмд аюултай үйлдэл сүлдэхүү гэдэг ба шүү дээ. Энэ нөгөө социализмын үеэс л явсан л нэг юм шүү дээ. 60-ад оны, 80-ад оны эрүүгүүлүүд дээр байгаад идэг. Энийг сая 2015 онд эрүүгүүл боловсруулж явахдаа ер нь хасч болог юм байна. Ер нь нийгэмд аюултай гэдэг чи одоо юу гэсэн үг юм? Одоо Оросоор шууд орчуулсан үг юм уу? Особой тэр апасны гэсэн үгтэй тэр аюултай гэсэн тий. Тэгээд энэ аюултай гэдэг шинж бол зөвхөн одоо юу гэдэг социализмоос уламжлаад ирсэн ойлголт гэдэг талаас нь бол бас ярих бас буруу. За ер нь бол агуулга мөн чанарын хувьд өөр ойлголт юм. Жишээлх юм бол одоо юу гэж хэлж байгаа тэр хоёр эмэгтэй хоорондоо нөгөө дугаар оочоос болоод маргалдаад нэгийг нөгөө үл хүлэн зөвшөөрөхөөрөө нэгийг алгадчихж алгадсан энэ үйлдэл өөрөө нэгэн аюултай. Одоо нийгэмд аюултай гэж хэцүү шүү дээ тийм үү? Ер нь бол нөгөө эмэгтэйдээ л аюултай үстэй. Бодоход. Тэгэхээр нийгэмд аюултай гэдэг байгаа энэ үйлдэлийг юу гэж болж байгаа вэ? Зөвхөн нийгэм гэдэг субъект буюу олон нийт те сошиал гэдэг энэ агуулга тал. Нөгөө талаас хүн гэдэг агуулга тал, төр гэдэг агуулга тал бүгдийг нь багтааж байгаа энэ өргөн агуулгаар тайлбарлана. Энэ ойлголтыг дан ганц нэг талаас нь өөрөөсөө тайлбарлахгүй. Дээр нь түүний яг мөн чанар нь юу вэ гэд үзэхээр алгадсан үйлдэл хийж байгаа төлөө шийтгэхэд байх үгүй юу гэдэг асуудал гарна. Алгадсан өвдөлт үүслээ өнгөрлөө. Ингүүл яах вэ? Тэгсэн чинь алгадуулсан чинь магадгүй чихний өнгөрөөс соорчул яах вэ? Гэмтлийн зэрэг гарахгүй. Бусдын би тохирол учруулахгүйгээр зохион зодсон уу юу гэж асуудал үүснэ. Энэ агуулга гараад ирж байгаа шүү дээ. Энэ агуулга гараад ирэхээр нийгэмд аюултай шин чанар руугаа яах вэ? Орж байгаа. Таны хэлдгээр ганцхан нийгэмд агуулга биш, хүнд аюултай гэдэг агуулга гараад ирлээ шүү дээ. Энэ шин чанараараа. За нөгөө талаас болохоор бүр эрүүгийн хэвчээ нарийн ойлголт руу авч үзэх юм бол хэргийн зүйсэлт өөр юм байна. Тухайлбал нэг хүнийг санаатаа алчиж асныхаа дараа цогцыг шатаацсан байл яах вэ? Одоо хэргийн нийгмийн аюулын шин чанарт өөрчлөлт орох уу?
хүнийг алсан үйлдэлд бол өөрчлөлт орохгүй зүгээр нэмж зүйлчлэгдэх л асуудал яригдана. Яригдах бол. Тэгэхдээ нэгэнд амь насыг нь хогсоосныхаа дараах цогцыг мөчлөд юм уу шатааж байгаа үйл гарч хийж байгаа. Уу яг амь насны араас бид нар ч нөгөө юу ярих хэрэгтэй шүү дээ. Моралын асуудал ярих хэрэгтэй шүү дээ. Нөгөө мэдээж хүний цогц тийм. Одоо яа би зүгээр иргэний үднээс тайлбарлах гал юм л да. Иргэний эрх зүйн үднээс бол нөгөө зарж болох уу болохгүй гэдэг нэг юм манай жишээ цогцыг зарж болох уу болохгүй гэдэг манай салбарт нэг юм асуудал байдаг л да. Юу гэдэг кейс гэх юм уу? Тэгэхээр энэ бол хэдийгээр бивгүй болцоо одоо мах болцсон ч гэсэн моралын үднээс бол энийг ашиглах ингэж харагдах боломжгүй гэдэг утгаар бид нар бол тайлбарладаг байхгүй. За би тэгвэл яг эрүүг эрх зүйн хувьд дахиад нэг кейс хэлж байгаад хэлье. За тэгээ. За нэг эмэгтэй ингээд гал дүртөд гал мамзуудад шатаад юугаар атусны буулд руу тэр гүүгөө явж ижээ. Атусны буулд дүүрэн хүмүүс байсан. Гэхдээ хинч тэр шатаж явж байгаа эмэгтэйд бол туслаагүй. За тэр хэрэг юу болсон юм бэ гэдгсэн чинь нэг залуу олон хоногийн өмнөөс ламбард дээрмтгээ судалсан байна. Судлаад скотч чүдэнц бензин олж аваад нөгөө ламбард дээр очижээ. Очоод орсон хэд хэдэн хүмүүс үйлчлүүлж байгаа нь үйлчлэгийг нь хард дуусны дараа зөрөөд орж орсон чинь нөгөө нэг ламбард ажиллаж байгаа эмэгтэй асууж лээ. Би илүү яах гэсэн юм бэ гэж. Тэгэхээр юм тавих гэсэн юм а гэж. Тэгж хэлэнгүүтлээ ламбардны хаалга дотор талаас нь чагтан нөмрөөр нь түгжээд бензинээ шууд засаад. За. Бензин зассан чи хөөж юу болж байна гэдээ хүн чинь нэг штэ. Тэнгүүт нь чүдэнсний хайрцаг ураад чүдэнзээний хайрцаг асаагаад гал асаасан. Тэгээд мөнгө өгсөн. Өгийн чи харнаад юугаа унтраа, галаа унтраа гэхлээр нь галаас ихсрээд галаа унтраасан чинь нэгэнт бензин зассан байсан учраас уурсан тэр бензин дээр гал хүрээд шатсан. Тэгээд тэр ламбард дээр жижигхэн өрөө тэр хоёр хүн хоёулаа шатж ихтэй нөгөө залуу юугаараа ноцтоод гарах гэж хаалгатайгаа ноцтоод нөгөө эмэгтэй шатсан эмэгтэй бас хамт ирээд тэгээд хоёулаа хоёр талаас жигчилтэл хаалгаа гараад тэгээд энэ кабинетын буудлын энд байсан болсон хэрэг байхгүй. Тэгээд нөгөө залуу болохоор тэр чигээр цаашаа гүгээд тэр барсын лүү гараад зүхтагаад гэлүү яваад өгсөн. Нөгөө эмэгтэй болохоор шатсан чигээр явах гэхлээрээ гүүж явсаар байгаа. Тэгээд ер нь биеийн гадуурх нь 75-аас дээш төлөгдсөн учраас амь нас нь хохирсон. Үндсэн хэргийн агуулгын үн чанар нь өөрөө дээрмтгэл агуулгатай байсан. Гэтэл сүүлдээ хүний амь нас нь яг хүрсэн. Тэгэхээр гин тэргийн нийгмийн аюулын шан чанар гэдэг бол зөвхөн хор уршиг төдийгүй үйлдэлийн арга тийм ээ гин санаа бодол түүнээс гарч байгаа үр дагавар гэсэн олон юмны нийлбэрээр яг гэхээр тодорхойлогдож байгаа. Энэ тохиолдолд саяны этгээдийн үйлдэлийг хэрхэн яаж зүйчлэн шийдвэрлэх вэ? Хүн амьдаараа шатна гэдэг бол өөрөө нийгэмд аюултай юу? Гэхдээ аюулгүй гэж хэлж бол яагаад ч болохгүй шүү дээ. Нийгэмд аюултай аюултай. Тэгэхээр өмнөх нөгөө нэг авж байгаа кейснэр бол нэгэнт нас орчны дараа шатааж байгаа үйлдэл амьд багтан шатааж байгаа үүд хоёрын аль нь илүү аюултай шинжтэй байх вэ гэдэг дээр эрүүг эрх зүйд өгүүлт хийж байна л гэсэн үг. Амьд багтан шатааж байгаа ш бид аюултай мэдрэмж үүснэ. Тийм учраас энэ шин чанар. Гэхдээ энэ бол яг 90-ад оны социализмын нийгмийн байх үед 90-ад оны үед гарсан хэрэг. Тухайн үед бол Монгол улс ялын дэд хэмжээтэй байсан. Тэгээд энэ хүнд бол ялын дэд хэмжээ өгсөн. Ийм эргийн материал. Үндсэн гэмт хэрэг нь бол дээрэмтгэхэр. Үндсэн гэмт хэрэг нь бол дээрэмтэх байсан. Тэгээд дээр нь хүний амьнаас санаатай хохироосон. Гэхдээ олон нийтэд аюултай буюу галдан шатаа гаргаар хүний амьнасыг хохироосон байна гэд үтсэн. За өмгөөлөгч байгаа зүгээс бол хүн гэмтэл бол нас орсон дээрэм гэдэг зүйлчлэлийг бол зүйчлүүлэх гэж одоо өмгөөлсөн байлээ. Гэхдээ улсын дэвшигчээр нэгд шийдвэрлэхдээ бол хүний амьнасыг санаатаагаар аргас хэсгийн аргаар шунгаа зэтэл дээр алдсан байна гэж эцэслэн шийдвэрлсэн ийм зүйл байт. Хоёрдугаар дахиад нэг зүйлийг асуух шээ. Гэмт хэргийн тодорхойлолтон дээр үйлдэл гिचээд эсүүлдэхүү гэдэг юмыг би одоо жишээ нь хуулийн сургуульд орохоос өмнө за бараг төгсгөөсөө өмнө тэрийг ер нь ойлгодгүй байсан байхгүй. Эсүүлдэхүүн тал дээр та нэг жишээ гаргаад тайлбарлаад байна. Манай үзэж байгаа хүмүүст. Та тэр манай үзэгчд рүү бас заримдаа харж байгаа юм шиг. Эрүүгийн эрх зүйд бол гэмт хэрэг бол нэг бол үйлдэлээр нэг бол эсүүлдэхүүр нэг бол аль алинаар нь үйлдэгдэнэ. Тухайлх юм бол одоо юу гэдэг одоо дээрэм булаа хүчин бол дандаа үйлдэлээр хийгдэж байна. Хүнийг санаатаа алгах хэрэг бол үйлдэлээр ч байж болно. Тухайлбал хотголж जैन буудаж जैन те зодож нүдж जैन ингээд үйлдэлээр байж болно. Эсүүлдэх байж болно. Ихэн нэраа хөхтэй одоо алах
хөхөө хүйдэхгүй баг, хоол өгөхгүй баг, өлсөж сангааж байгаа. Энэ бол эсвэлтгөө. А зарим нэг хэрэг гацаагүй эсвэлтгөөр үлддэг хэрэг байдаг. Тухайн одоо бидний сайн мэддэг татвар төлөхөөс зайлсхийх, нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөс зайлсхийх. Энэ бол бүгдээ эсвэлтгөөр үлдэж байгаа хэрэг байдаг. Эмнэлгийн ажилтнанд тусламж үзүүлэхээс зайлсхийж байгаа бас эсвэлтгөө. Тэгэхээр үйлдэл гэдэг нь би тодорхой нэг зүйлийг хийн. А эсвэлтгөө гэдэг нь хийх ёстой юм а хийхгүй байгааг л эсвэлтгөө гэж нэрлэдэг байгаа тийм. За та хэд маань ялангуяа манай подкастыг оюутнууд их үзсэн байна гэсэн. Тэгэхээр оюутнууд та бүгд маань бас энэ мундаг хүнээс үг сонсоорой гэж. За дараагийн дугаарт бол 2 дугаар шинж байна шүү дээ. За үйлдэл эсвэлтгөө нийгэмд аюултай. Хамгийн ихэнд бичигдсэн шинж бол энэ нөгөө Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж үзнэ гэж байгаа шүү дээ. Эрүүгийн хуульд заагаагүй үйлдэлийг гэмт хэрэг гэж тооцож болох уу? Эрүүгийн хуулийг төсцөөтэй хэрэглэх үү гэдэг асуулт. Эрүүгийн хуульд бол гэмт хэрэг гэдгийг заавал заана. Эрүүгийн хууль заагаагүй бол ямар ч аюултай үйлдэл гарсан бэ? Тэр үйлдэлийг бол гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн ажлыг хүлээлгдэг. Энэ шинжээр эрүүгийн хуулийг бол төсөөтэй хэрэглэхийг бол хориглодог. Аналог байхгүй гэсэн үг тийм. За би бас нэг өөрөөс нэг юм бас асуух гэдэг юм. Тухайлх юм бол би иргэний өмгөөлөгч юу гэж. Би үнэлэх үйлдэл шүү дээ. Энэ гэмт хэрэг мөн үү? Гэхдээ би үнэлэгч бол гэмт хэрэг биш л дээ. Би үнэлэхийг нөгөө зохион байгуулах, хүн худалдаалах, машин дээрг орон байраар хангах гэдэг чинь бол гэмт хэрэг болоо явчихж байгаа шүү. За зөв. Тэгэхээр 2002 оны эргүүлээс өмнө бол бид бол биеийн үнэлэх үйлдэлийг бол дангаар нь гэмт хэрэг тооцчихсон. Тэгэл нэг ороод нэг гараал ингээл явдаг тийм. Яа болдог тийм. Одоо бол биеийн үнэлж байгаа үйлдэл нь зөрчлийн тухай хуулиараа шийдэгдэж байна. Харин таны хэлдгээр биеийн үнэлэхийг зохион байгуулсан, орон байр хангасан, санхүүжүүлсэн, унаа дээрээ үйлчилсэн. Энэ үйлдэлүүдийг нь бол тусгаалan гэмт хэрэг гэж. Тэгэхээр ийм өөр байдлаар хууль бол яг үгээр шийдэж байна. Бүхэлдээ бол биеийн үнэлж байгаа үйлдэлийг бол Монголын нийгэм бол хориглож байгаа. Тэгэхдээ алийн зөрчил гэж үзэх үү, алийн гэмт хэрэг гэж үзэх үү гэдэг бол эрүүгийн хувьд яг тэр үйлийг хэрхэн яаж заасан байгаагаас нь хамаарч зөрчсөн шийдвэрлэдэг илүү юм учиртай байна. Биеийн үнэлэх бол нийгэмд аюулгүй юу те? Манай хол хориглож шүү дээ. Хориглож байгаа тэр агуулга шинж чанараа бол зөрчлөө гэж үзээд харин тэр хүн зөвхөн өөрөөд байгаа үнд зүйлийг хэрхэн яаж байгаа ашиглах нь бол тэр бол хүний эрхийн асуудалтай холбож бол илүү их тайлбарлаж байгаа шиг байна. Ондоо харин бусдад тэр мэдрэмжийг өгөх, бусдыг биеийг нь өндүүлж байгаа тийм ээ. Тэр нь цаашдаа магадгүй хүн хөдөлж байгаа ч юм уу, хүнийг мүлжиж байгаа ч юм уу тийм бэлгийн мүлждэг ч юм уу. Ийм хэлбэрүүд ороод ирж байгаа үйлдэл нь илүү нийгэмд аюултай учраас гэмт хэрэг гэж тооцож яаж шийдэж байна гэж ойлгох. За ойлголоо өгш. Танд өөр ярих кейс байгаа юу? Бид нар ч одоо их кейсээр цангаж байгаа болсон шүү дээ. Энэ удаагийн одоо дугаарыг бол энэ эдгээр кейсийн үндсэн дээр өндөрлөе. Дараагийн удаа таны асуугаад байгаа болгоомжгүй санаатай энэ дээр бол хоёулаа гин буруу гэдэг сэдвээр тусгаалan бэлдэж хийя гэсэн санал. За ойлголоо. Баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа. Өнөөдөр асуултанд дэлгэрэнгүй хариулж өгсөн Гамболд өгчтэй баярлалаа. Та бүгд бас энэ эрүүгийн эрх зүйтэй холбоотой биднээс асуух асуулт байвал энэ бичлэгний доор комментээр үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Баярлалаа.